За сайн бацхан Норд төрийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээ яг одоо хэдүүлээ Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн гадна төгсчл. За яг тэр дундаа энд харагдаж байгаа сандал, миний ард харагдаж байгаа тоглоомнуудыг хийсэн Avico компани захирал Ад Заяатай хамт байна. Тэгээд өдрийн минь сайн байна уу? За хэдүүлээ хамтаа эхлээд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгээрээ явж үзье. Одоо сонгогдоод хийж явах үеийн шалгархаад одоо яг бүтэн ажил явж байгаа процесс ажлаа хийсний дараах сэтгэл гэх юм бол яг хийж явах ямар үйл төрчихсэн. Үгүй хийж явах болохоор ерөөсөө яг гоё хийсэн нөгөө тэгээд одоо яг энэ төслийн баялнаас ч гэсэн нөгөө аюулгүй ажиллагаа бол 81 гэд бид нарыг бүр ингээд бүүцдэг эхлээс 6 сарын өмнөөс эхлээд ингээд сургалтын дээр йогийн ингээд оффистер бид нар сургалтанд хамрагддаг тэгэл байнга нөгөө аюулгүй байдал 81 гэдэг ийм нэг өдөр тутам бид нарт ингээд ярьж сануулж ингээд та гайдлайн протокол ингээд daily report гэл аюулгүй олон юм ингэж юм докюменташнууд хийгдээд ингээд явчихсан. Наах болохоор энэ гадны бас нэг юм ландшафт компанитай нээлээд бүтэн ийм цэцэрлэг түрээлэнгийн ийм зураг гаргаж өгч саналаа явуулж ирсэн. Одоо жишээлх юм бол зөвхөн тоглоом юу биш ингээд тэр чигт нь бүтэн цэцэрлэг түрээлэн гэнэ. Тийм. Тэгээд тэр яг тэр цэцэрлэг түрээлэн болохоор одоо нуур цөөрөм те одоо нөгөө хүмүүсийн амрах хэсэг, ногоон байгууламж одоо амфитеатр гэдэг цэцэрлэгт гадны цэцэрлэгүүдэд юу байх хэвээр тэр бүгдийг ингээд тусгаад ийм зураг ингээд явуулсан. 7 төрлийн дизайн гаргаж өгсөн. Тэгээд тэрний энэний дөрөв нь болохоор ингээд гадны ийм ландшафт дизайнинг компаниудаас санал дизайнаас гаргаж авчихсан гэсэн. Манай тэр 7 дизайнаа сонгогдсон байх тийм. Тэгээд яг сонгосон манай Монгол өөртөө гаргасан яг юм азаалгатай ийм тоглоомын талаас сонгогдсон байгаа. Тэгээд яг бид нар яг энэ тоглоомын талбай зураг гаргахтаа болохоор энэ 6 гол хүчин зүйл бодсон. Нэгдүгээр талаар ингээд газар зүүн байршил байсан. Одоо энд ингээд Шангрила, энд төв номын сан тэгээ хүүхдийн парк ингээд төв зэгтэн тэгээ магадгүй яг төв зэгт байж байгаа хамгийн анхны том юм цэцэрлэг төрөлн байсан учраас бид нар ийм Монголынхаа одоо ДНХ буюу Монголынхаа онцлогийг ингээд ийм харуулсан ийм шигтгэхийг аягүй хүссэн. Тэгээд энэ бас яг мазаалаа юм байсан. Тэгээ хоёр дахь нь болохоор нөгөө нэг цаг агаарын байдлаа бид нараас бодолцсон. Яг бол маах чи хөвчлээ юм хүүтэн байдаг. Тэгээд нөгөө төмөрлөг тоглоом болохоор нөгөө хүүтэнд хүүхдийг хайх гэдэг учраас модон материалтай бай гэд жишээлбэл модон юм дизайн модон дизайнууд гаргасан. Нөгөө хүүхд багчууд одоо тоглох бас гэдгээс илүү те нөгөө нэг бас манай одоо бидний залуу үед аягүй их урам зориг авсан гэж бодож байна. Яг бол одоо бас нарийн мэргэжлийн залуучууд маань те одоо жишээл манай архитектор хийжсэн залуу маань яг энэ зураг технээс нь ингэж оролцож явж байгаа те бүх юм шалгараад ингээ хийгдээд аягүй хэмдээс урам зориг авсан байхгүй маань. Тэгээд яг архитектороор бакалавра төгссөн байсан. Тэгээд яг ландшафт архитектороор би нарийсаа цаашаа сурлаа өшөө олон юм сурч гоё юм хийнэ гэд солонгосор мастертай явсан те. Гих зэрэг ингээд бас залуучууд ч гэсэн аягүй том урам зориг өгсөн ийм төсөл болсон гэж бид бодож байгаа. Энэ болохоор энэ 2-5 насны бага насны хүүхдийн тоглоомын талбай байгаа. Тэгээд гол 3 том болохоор бид нар нөө хэн зориулсан бэ гэдэг юм аягүй чухал том насны хүүхдүүд бага насны хүүхдүүд те. Тэгээд хүүхд тоглоомын талбай дээр нөө хүүхд одоо зөвхөн тоглоал ингээд савуулж бусхаас илүү нөгөө нэг сурч хөгжиж идэг. Тийм учраас одоо ингээд бага насны хүүхдийн ч үл ингээд танин мэдгүй одоо энэ жишээл ингээд яг юм моторик гэнэ тий одоо тэн дээр маяг юм биш тий. Тий одоо энэ ч гэсэн ингээд яг хүүхдийн ингээд юм моторик хөдөлгөөний гарыг төвшүүлж идэг юм бага насны хүүхдүүд зориулсан. Дээр нь одоо ингээд сэдвчлээд хүүхд өөрийн төсөөлөл өөрөө тий өөртөө ургуулад энд одоо ингээд машина бензин хийж байна ч юм уу тий. Одоо энэ хэсэг болохоор яг нөгөө биеийн хүүхдийн хөгжлийг ингэж дэмжиж байгаа хүүхд ингээд өртөөчлсөн марк эндээс ингэж дамжиж аваад тэрүүгээр эргээд ингээд дамжаа явдаг иймэрхүү ийм олон ийм нөгөө сурч хөгжих юм элементүүдийг оруулсан юм бага насны хүүхдийн талбай. Тийм тэгээд дөрөв дэх юм байна болохоор нөгөө чанар бол аюулгүй байдал гэдэг юм аягүй чухал. Энэ бас жоохон алдагдах гад байдаг. Тэгээд чанарын хувьд тэгэхээр бид нар нөгөө нэг урт хугацаанд энэ чинь олон нийтийн парк учраас урт хугацаанд эдлгээтэй тийм байх ёстой гэж материалаар бодолцож сонгосон. Тэгээд одоо энэ тоглоомууд бол хэдэн жил юм нэггүй. Тийм баталгаа байдаг уу? Яг баталгаанууд одоо ерөөдөө манай тоглоомууд бол багадаа үйлдвэрийн 20 жилийн баталгаатай одоо төмөр бүтээсэн ийм нөгөө тоглоомууд маань жишээлбэл насан туршийн баталгаа дэр гэж олгодог. Тэгээ эд анги болгоноор харилцаа адилхан өөр жилүүдэд баталгаа олгодог. Тав дахь хүчин зүйл маань хэлбэр дүрсээс. Тэнгуут одоо бид нэр энэ баавгаага ийм нөгөө амтай юм шиг харагдуулахын тулд те хүүхдүүдийн бас сонирхолтой томдол ингээд суугаад яг ийшээ хөдөлж явах үед нь ингээд тэр моментын зургийн дараад ингээд авчиж байгаа юм шиг нэг ийм байдлаар. Тэгээд дээр нь одоо ингээд та
та ингээ анзаарах юм бол ийм нүүрний хувирал нүүд ам хамар гэдэг тийм байхгүй байгаа. Яагтвэл тэр хүүхэд одоо энд орж ирэхдээ өөрөө магадгүй нөгөө нэг ийм гунигтай орж ирэх юм бол өөртөө найзлахаа хантай юм гунигтай хүн байгаа гэж нөгөө харж төсөөлж авч ийм хантай мэдрэмж авдаг гэнэ. Амар баяртай орж ирэхээр өөртөө найзлахаа өөртөө тоглох гээд хүлээгээд баясаа сууж байгаа гэж хардаг гэх тийм магадгүй. Дээр нь одоо паркаас гарахтаа ч юм уу те энэ өстө тоглоод ингээд нөгөө ядраа сууж ин да гэж хараад гардаг ч юм уу те. Ийм хүүхдээр өөрөөр нь төсөөлүүлж ингэж өхүүднээс ийм бас ийм нүрийн хувирлын юм байхгүй ийм дизайн амаргүй тий. Денмаркт бид нэр яг зураг гаргасан. Тэгээ өөртөөхөө бүх нөгөө хүсэл сонир бодолтой нөгөө зориод байгаа бүх юмаа хэлээд тэд нартай бүр ингээ Монгол мазаалаа юу вэ гэдэг талаар бүр брифинг хийгээд уулзалт гэж таниулж ойлгуулад тэгээд гаргаад энэ зураг энэ дизайнаар бид нар патентлсан. Тийм, патенттэй юм онцгой эрхтэйгээр ингэж үйлдвэрлүүлсэн юм байна. Одоо тэгээ энд байгаа энэ баавгаа бол патенттэй баавгаа юм биш үү? Патенттай Монгол баавгаа тий. 6 дахь бидний нөгөө нэг бодолцоо хүчин зүйлгүй бол материал байгаа. Тэнгуут яг энэ доторх энэ хүүхдүүдийн нөгөө авиртаг явдаг энэ хэсэг нь болохоор Африк хатуу мод байгаа. Илүү удалгаа нөгөө эдлэгийн төсвөртэйгээд гаднах энэ материал нь байна болохоор Швед нарс мод. Тэгээд одоо бас энэ бүгд ийм нарийнхан юм олон юм байгаа нь бас айгүй утга учиртай. Яг бол ингээд энэ чинь урт хугацаанд одоо магадгүй 20 30 40 50 жил байх бах те. Энэ утгаас нөгөө нэг эвдрэл гэмтлэрээ гарах юм бол ингээд нэг ширхэр салгаад аваад засах боломжтой. Гэт ингээд маш олон төрлийн юм ингээд бид нар бодолцож ингэж энэ бавгаагаа бүтээсэн байгаа. Биднэрт бол энэ төсөл дээр ингээ орж гарах хаанаас ороод хин хаагуур ороод хаагуур гарах явах зам нь хүртэл ойлгомжтойгоор ерөөсөн бог хэмцэгцтэй ойлгомжтой. Тэгээд яг олон улсын стандартын дагуу бид нар ч яг энэ нөрөөгийн дүрм журмын доор ингээ явжсан. Тэгээд яг энэ аюулгүй байдлыг ингээд хүн мэдээд байгаа юм шиг хэрнээ нөгөө өдөр болго ингээд сануулаад тахаар хүн ерөөсөө л яг одоо манай ингээд хүмүүс ч гэсэн ингээд харахад ерөөсөө л аюулгүй байдал гэдэг бол ингээд ухаан санаанд ингээд бүр яг шингэчихсэн. Тэгээд нэгдүгээр бид нар чинь ингээд яг бүх нөгөө эрсдлүүдээ үнэлж байгаа 2-3 янзаар төвшнөр нь үнэлж байгаа. Тэгээд эрсдэл гарвал яах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Эрсдлийн үнэлэн төлөвлөн. За одоо бид нар хамгийн сүүлд буюу сая энэ жилийн 6 сард хийгдсэн тоглоомн дээр ирсэн байна. Тэгээд энэ ямар ч үстэй тоглоом бэ? Бас энэ тоглоом бүтсэн түүхийг танилцуулбал. Тэгээд энэ тоглоом болохоор бид түрүүжлээс хойш бас энэ рээд ингээд санал олгоо явуулсан аахгүй нэ айгу гоё тоглоом уу. Тэр нь айгу давуу талтай. Давуу талтай тоглоом уу. Тэгээд яг энэ болохоор бас юугаараа онцлог гэхээр нөгөө нэг ээж автайгаа тоглож болох тоглоом. Хамтдаа хүүхдтэйгээ өсрээд ингээд цагийг хөвгчлөлтэй зугаатаа өрүүлэх боломжтой. Дээр нь одоо нөгөө хүүхдээс гадна бас нөгөө том хүмүүс ч гэсэн айгу хэрэгцээтэй тоглоом. Том хүмүүс тоглох боломжтойгоос тоглоом гэдгээр онцлог байгаа. Яг бол бас ингээд нөгөө хүн 2-3 минутын өдөр болго 2-3 минут ингээд өсөрж явах юм бол 50-аас дээш наснд нөгөө хүний зүнхтэй одоо нөгөө чихэнд чинь тэнцвэрийн цэг байдаг. Тэр тэнцвэрээ алдах юм өвчнөөс сэргийлж идэг. Ийм учраас яг магадгүй энэ хавьд айгүйх оффистэй байдаг учраас тэр томчууд маань ч гэсэн ирээд цайны цагаараа 2 минут өсөрж байгаасаа амралтын өдөр хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглоорой гэдэг энэ утгаараа энэ тоглоомыг бас санал олгоод. Тэр нэг зөвхөн хүүхдийн тоглоом гэж бодоод байгаа хүмүүс ахын бол та ирж тоглож болох юм байна шүү. Энэ нэг юм самбар байгаа тийм. Тэгээд бас ер нь тоглоом болгоны гадаа бас байх шиг байсан. Энэ самбарыг танилцуулбал бас яг энэ тоглоомны баг шүү тийм. Тоглоом болгоны ер нь тоглоомын талбай болгонд ийм нөгөө мөрдөх дүрмийг ингэж ерөөдөө тавьж өгвөл зүгээр байдаг. Яг бол одоо хүүхдүүд ингээд нөгөө тоглоом дээрээс тоглож аваад унах эрсдэгтэй тэнгуут одоо тоглоом болгон бас нөгөө ямар насны хүүхдэд зориулсан бэ гэдэг нөгөө зориулт байдаг. Бага насны хүүхд бол том насны хүүхдэд тоглол мэдээж эрсдэлтэй тий. Том насны хүүхдүүд нөгөө бага насны хүүхдүүдтэйгээ тоглоод тоглоом дээр тоглож аваад нөгөө бага насны хүүхдэд мөргөж унгах ч юм уу ийм эрсдлүүд гардаг учраас ийм дүрмүүд бол заавал тавигддаг байгаа. Тэгээ одоо энэ тоглоомын жишээлбэл хүүхэд нөгөө эртээ хааграх зүйлтэй явж гарч болохгүй, богтоо орж болохгүй нөгөө хүүхд өсөрч байгаа гах эрсдэлтэй. Гэт энэ тийм учраас эцэг эхчүүд нөгөө асран хамгаалагч нар заавал энэ дүрмтэйгээ танилцаа хүүхдэд тоглуулж байгаасай гэж бол бидний зүг сая хүсдэг. Дайдсэндээ баяр үргээ ингээд хүүхдүүдийн хувьд тий ингээд маш олон хүүхдүүдэд инээдгээр бэлгэлж байгаа, цагаа өнгөрөх газар бэлгэлж байгаа. Тэгээд энэ гоё төсөлд оролцож тэгээд бас өөрсдийнхөө хөдөлмөрийг шингээсэнд нь бас баярлалаа тий. Маш их баярлалаа. Тэг яг одоо бидний яг ажлын үр дүнд эцсийн дүнд нэг бидний бүтээсэн, суйрлуулсан, өгсөрүүлсэн зүйлээр хүүхд тоглоод инээгээд тий бүр оочрлоод одоо ингээд ороод тоглож байгааг харах бол бүр үгээр энэ шиг аягүй баяр баясгалан бидэрт бол түгээдэг байгаа.